Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Одоо бүгдээрээ бүжгийн ертөнцөөр аялцгаая. Дүрс бичлэгээ үзээд Монгол ардын бүжиглэх урлагийн ямар төрөл алхахыг ажиглаарай. Энэ бол баруун монголчуудын дунд өргөн дэлгэрсэн бие биелгээ юм. Бие биелэхэд сарвуу, тохой, гар, мөр, цээж, хүзүү, толгой гэд биеийн бүхий л хэсэг хөдөлгөөнд оролцдог байна. Бичлэг дээрх бие биелгээ нь сурах хүчигт байгаа аль домогтой холбогдож байгааг олоорой. Одоо бүгдээрээ баяд биеийн хөдөлгөөнийг хараад дуурайн хийцгээе. Одоо баяд бол маш гүнзгээс ум хоёр хөлн бол яг зэрэгцээ гүнзгээс угаад толгой гар хоёр бол яг адил явдаг. Эхлээд тойсон суухтаа бол элхэндик хийн. 1 2 3 4 Баяд бие маш гүнзгий суун. Хоёр хөлийг бүтэн улаар бат зогсох ба толгой гарын хөдөлгөөн зэрэг хөдлөнө. Дээлийн хормоо хөдлөхгүй биелэх хатуудыг ёс байдаг. Одоо цаацал 1 2 3 4 5 6 7 8 ингээд яахт бол хормоо хөдлөхгүй байгаа ёстой. Баядаа хамгийн гол онцлог нь бүтэн суугаад хүн суугаад хормоогоо хөдлөхгүйгээр ингээд цацал хийлээ, сая элхэндэг хийлээ. Одоо ингээд босч ирээд одоо ёслогоо хийлээ. Одоо мэн л одоо тэр жороо марн явна. Хормоо хөдлөхгүй байх ёстой. 1 2 3 4 6 7 8 тэгээд хамгийн сүүлдэн бол мөн адилхан ёслогоо хийлээ. Бие биелгээ нь баруун монголчуудын ямар зан үйл, зан аран шин, үйл явдлыг илэрхийлдэг вэ? Тоглоом наадгай, шагаан нислах, үйл урлах, зоолгох, цайлах, тариа будаа тарьж боловсруулж буй үг яриаг илэрхийлсэн байдаг. Хүүхдүүдээ баяд биеийг биелэхэд дээлийн хормоо хөдлөхгүй учрыг сурах бичгийн 110 дугаар хуудасны домгоос уншиж мэдээд гэр бүлийнхэндээ тайлбарлаж ярилцаарай. Бүжгийн ертөнцөөр хамтдаа илсэн хүүхдүүддээ баярлалаа.